장갑단도대 네 조지스타 군대 옛날에 민지 부르기야. 자 오늘들 사와나 템체니 하트스간 늘승나 저치대 단초대 나인 어떤 바이를 Монголын бүгд холбооны ерөнхийлөгч Ноён Баасандав нар хүрэлцээрэй тийм ээ. Bayram elimiz dert olsun. За тэмцээний шилдэг тоглогчдоор шалгалсан шагналыг Монгол яг холбооны өдөрт зүйлийг гишүүн Ноён Бацаахан гард Ноён Баасандав гардуулж байна. За дахин мэд компани захирал Монголын бүгд холбооны ерөнхийлөгч Ноён Баасандав хараа шагналыг гардуулж байна. Даванаар гардуулж байна. Бацаахан Монголын бүгд холбооны ерөнхийлөгч Ноён Баасандав нар гардуулж байна. Манай компани бол 23-4 жилийн түүхтэй компани. Тэгээд Дархан аймагт хоккей спортыг хөгжүүлэх талаар нэлээд хичээл зүтгэл гаргаж ажиллаж байгаа. 2 дахь жилдээ ажиллаж байна. 4 жил бид 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалттай хоккейн талбайг сэтгүүл сургууль дээр нээж Дархан Менж гэдэг клубыг байгуулж одоо бага наснаас нь системтэйгээр хэрэгжүүлэхээр ингээ ажиллаж байгаа. За энэ жил бол компанийнхаа нэрэмжит Ахмадын цом улсын аврал шалралт тэмцээнийг бол амжилттай зохион байгууллаа. 3 хоног маш өрсөлдөөнтэй үзүүштэй юм сайхан тоглолтоор дүүрэн болж өнгөрлөө. Спорт хорооны хажуудлын одоо энэ сайхан талбайн хажууд тамирчдын маань одоо хамгийн гол хэрэгэл болсон ховц солих өрөө гэж ярьдаг бидний. Энэ ховц солих өрөөг өнөөдөр сайхан 2 ховц солих багууд өнөөдөр чөлөөтэй ховц солих сайхан 2 өрөө хийсэн байна. Энд бас үнэхээр бас 10 хэдэн сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бол бас Менж ховц солих компани болон Монголын хоккей холбооны өдөрт зүйлийн гишүүдтэй бас баярлах хэрэгтэй. Тэгээд одоо өнөөдрийн бас манай хоккейн хөгжилд бол талбай нь байгаад бас ажууд нь бас ховц солих хэрэгэл материал хамгийн гол байдаг. Энэний бас яг үндэслэл болсон ховцоо солих юм сайхан өрөө байгуулсан Монголын хоккей холбооны өдөрт зүйлийн дарга төрүүлэгч шин анх хоёр мөн Дархан Менж ховцоо компани өдөртлгүүд бас ажилчтай бүгд өрөнд нь бас Монголын хоккей холбооны нэрийн өмнөөс баярсан талхснаа илэрхийлье. Бид нар Эрдэнэ хотын уулын байжуулах үйлдвэрийн хангард гэдэг баг байгаа. Бид нар ер нь бол олон жил Ахмадын улсын аварга ер нь улсын аваргын тэмцээнээс ер нь эхний 3 байраас ер нь мултарч үзээгүй. Тийм амжилттай байгаа. Манай баг энэ Ахмадын улсын аварга болон цомын тэмцээнд 3 дахь жилдээ орж байна. Нодлон урсныгийн аварга баг энэ жил энэ хөрөлт медаль авлаа. Тэмцээнд амжилттай оролцсонд баяртай байна.